Тэгээ. Одоогоос 9 өнгөрчлөө, оройтчлоо тий. За юу яа. 7 хоногч бараг хүрсэнгүй шүү дээ тий. Гэхдээ би чинь түрүү чинь 4 өдөр орж ирсэн гэдэг чинь. За яг. Гэхдээ ер нь бол 7 хоногийн гээл явчих тий. 28-наас 6 сарын 4 гээд. За энэ 7 хоногийн ерөнхийдөө айгүй их сонирхол татсан 3 том үйл явдал боллоо шүү дээ тий. Бүр сонирхолоорч барахгүй бүр шууга тарьсан 3 үйл явдал болсон ба. За нэгдүг нь Украины нөгөө аюулгүй байдлын газрын тусгай ажиллагаа хоёр тусгай ажиллагаа. Нэг нь Кремийн гүртэй холбоотой, нөгөөх нь Оросын авиатай холбоотой. За юу нь бодохтон зэрэг 3 дахь нь болохоор нөгөө үр дүнгүйч гэлээ гэсэн яах вэ? Нөгөө Стамбулын гал зогсоох гэрээ хэлэлцээ болоод өнгөрсөн ба. Ингээд ерөнхийдөө 3 том ажиллагаа мэдээж хэрэг хамгийн нэгт нь тэр нөгөө Оросын нисэх онгоцны буудлуудад давталгоо буулуудаа хамгийн чухал мэдээнд орно. 1 номерын мэдээнд. За энэ дээр анх удаага энэ төр сонсож байгаа ч юм уу түрүүндээ сонсож байгаагүй намайг ярьж хахад сонсож байгаа хүмүүс бас мэдж байгаа байх. 22 оны дайн гарсны дараа Украинууд маш их дэлхийн нийтээр гуйсан, бараг өвдөр сөхөж гуйсан юу гэвэл манай агаарын замыг хаагаад өгөөч гэдэг бүх олон нийт сүлжээнүүдээр бүх орнуудаас ганц гуйсан юм нь л өөрийнхөө агаарын замыг хамгаалуулах ийм хүсэл байсан. Гэвч энэ юу гэсэн утгатай үү гэвэл ерөөсөө Украиныг ганц яаж байгаа юм чинь бол өөр авиа байхгүй, байхгүй шүү дээ. Агаарын зэвсэг байхгүй. Яагаад гэвэл нөгөө л Будапештийн меморандум яригдана тий. Тэрнтэй холбоотойгоор Украинууд чинь хамаг онгоцоо өгөөд цөмийн зэвсгийн устгуулад ингээд хайсан байгаа. Тэр нь ямар 6 сарын 2-ны өдөр болж исэн юм билээ. Одоо тэр нөгөө онгоцнуудаа өгч исэн нь. Одоо тэр Ту-95 МС гэл онгоцнуудыг чинь бүгдийг Украинууд чинь бүгдийг устгахын Оросд өгөх гэж исэн юм билээ шүү дээ. Одоо тэр онгоцнууд нь эргэж буудаад байгаа. Тэгэхээр өөрөө нөгөө өөрийнхөө агаарын замыг хамгаалах ямар ч боломжгүй байсан учраас бүх дэлхийгээс гуугаад ерөөсөө нэмэр болоогүй гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө Украины өмнө нэгэнтээ өгж байгаа тэрнийг огт өгөөгүй гэвэл үгүй тий. Америк ч юм бол байж байгаа л тэр агаараас хамгаалах системд өгөөд исэн. Гэхдээ тэр системийн зөвхөн юу гэдэг л маш чухал стратегийн ордуудаа л хамгаалж чадчих байгаа. Эсвэл Киевийг тий нийслэлийнхаа төвийг гэдэг юм уу нөгөө радаж гэдэг юм уу эсвэл нөгөө атомын цахилгаан станцууд байдаг газрыг эсвэл нөгөө стратегийн армийнхаа том чухал газруудыг л хамгаална уу гэхээс биш бусад үлдсэн хотуудаа хамгаалах ямар ч боломжгүй байгаад байсан. Тэгэхээр Украинд ямар зорилго гарч ирсэн гэвэл мэдээж хэрэг өөрсдийнхөө хүчээр л энэ өдөр шөнөгүй ирж буудаж байгаа, өдөр шөнөгүй бөмбөгдөж байгаа онгоцнуудыг л устгахаас өөр ямар ч арга байхгүй гэж үзэж байгаа юм байна шинжээч. Тийм учраас энэ жил 8 сарын өмнө байлуу тий. Зеленский Украины аюулгүй байдлын газарт даалгавар өгсөн байна. Энэ онгоцнуудыг л ерөөсөө устгахгүй бол манай агаар бол хизээч байнгын аюултай байна. Энгийн энэс ч юм болж ерөөсөө энгийн иргэд ам өргөдөд байгаа шүү дээ. Их хэмжээгээр хот суурин тосгонууд суурж जैन дээр нь энгийн иргэд ам өргөдөж байгаа хэмжээгээр. Фронтосооч бараг хийцүү тийм өдөр шөнөгүй өдөр шөнөгүй буудуулж яддаг ч юм бол бүхэл бүтэн 3 жил гарan маш их хийцүү. Тэгэхээр энэтэй холбоотой энэ үйл ажиллагаа тусгай ажиллагаа гэдэг юм уу тийм айгуу том дэлхийд хизээч байгаагүй юм тусгай ажиллагаа болоод өнгөрлөө. За энийг ярихаас өмнө бас нэг юмыг хэлэх хэрэгтэй. Украины аюулгүй байдлын газрын тэргүүн энэ Василий Малюк гэдэг энэ хүнийг 23 онд шинээр тавьсан.
Яагаад гэвэл яг л нөгөө л шинжлэлтэй холбоотой. Украины аюулгүй байдал, Украины цэргийн тагнуул, Украины арми гэл эдгээр чинь бүгдөө л нөгөө зөвлөлт холбоот улсын үеийн системтэй. Тэгэхээр энэ хүний гавьяа нь юу вэ гэвэл Украины аюулгүй байдлын газрыг одоо бүхэл бүтэн ингээд нойлоос нь бүр ингээд нөгөө системээр нь өөрчилж чадсан ингэж үздэг. Яагаад гэвэл энэ хүнийг одоо сонгогдсны дараа одоо нөгөө нэг үтээчка гэж хэлдэг ш. Нөгөө Украины аюулгүй байдлын газраас одоо нөгөө тагнуулууд байсан, Оросын тагнуулууд байсан, одоо урагш нарын байсан гэд бүр мөсөн шинжлэгдсэн. Тэрний үр дүн нь одоо энд харагдаж байна гэж үздэг юм байна. Энэ шинжилгээний үр дүн нь яагаад гэвэл ямар нэгэн тусгай ажиллагаа дандаа ингээд нөгөө мэдээлэл задраад байсан тий. Тэр одоо тийм тохиолдолд Украинд маш их болж исэн. Жишээлбэл Украины 23 оны зуны довтлогоо эхлэхээс өмнө одоо 7 хоногийн өмнө ч үлүүдээ Путиний ширээн дээр одоо бүх нөгөө довтлогооны юм очсон байсан, төлөвлөгөө нь очсон байсан гэж хүртэл ярьдаг штеп. Тэгэхээр төрөүний системээр энэ шинжил хийхээс өмнө бүхэл одоо ерөөсөн нууц материалууд одоо задрагддаг байсан гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ Малюк гэдэг хүнийг тэргүүлснээс хойш эдний одоо энэ аюулгүй байдлын газар бол ерөөсөө цоо шинжлэгдэж тэр читэл одоо энэ саяын энэ тусгай ажиллагааг ерөөсөө ямар ч хүн одоо мэдэхгүйгээр нууц талд хийгдсэн байсан гэдгийг мэдэгдэж байгаа юм. Тэгэхээр би энд юу гэж хэлээд ийн үг гэвэл энэ дайнтай холбоотойгоор Украины одоо ерөөсөө бүх шатандаа шинжилэл явагдаж байгаа. Бүх шатандаа ерөөсөө маш их цэвэрлэгээ, маш их шинжилэл явагдаж байгаа. Тэрний одоо нэг үр дагавар нь саяын энэ тусгай ажиллагаа болж байгаа. За ингээд сая 6 сарын би энэ нөгөө нэг энэ ажиллагааны өмнө ийм юмнууд нөлөөлсөн гэдгийг хэлж өгч байгаа санаатай. За ингээд 6 сарын 1-нд одоо Оросын Белая, Дягилева, Алиня, Иванова гэд 4 одоо нисэх онгоцны аэродром буудал. Тэгээ стратегийн одоо юу онгоцнууд байдаг. Энэ чинь бүр стратеги гэхдээ нөгөө цөмийн зэвсэг зөөдөг онгоцнууд нь. За нөгөө AP-50 гээд радартай онгоц тийм. Тэгээд өөр бас зөндөө олон онгоцнууд байдаг. Ийм 4 одоо голлсон энэ юунд нисэх онгоцны буудал дээр нь 5 дахь нь тэр Украинска гээд нэг юу байд юм байна. Нөгөөх нь Воскресенск гээд 2 ийм аэродром бас өртсөн байгаа. Өчигдрийн нөгөө хиймэл дагуулын мэдээгээр тэр Украинка гээд нисэх онгоцны буудал дээр нэг онгоц одоо устсан ийм юу гарсан. За энэ юу болоод өнгөрсөн бэ гэвэл Украинууд Оросын нутаг дэвсгэр дээр за би болохтан зэрэг одоо яг нөгөө нэг мэдээлэл гарч ирсэн одоо мэдээллээр нь л би хэлж өгнө шүү тий. Тэгэхээр яагаад гэвэл ямар одоо яасан бол Оросын нутаг дэвсгэр дээр дронуудыг өөрсдөө угсраад за яг ийм нэг дамж гэмээр юм уу тий одоо Оросын өөрийнх нь хэвлэл мэдээллүүдээр гарч илээ. Челябинск хотод одоо том ангаар хөсөлж агаад тэндээ их хэмжээний дронуудыг одоо тэр нөгөө нэг Украины юу юм бэ? ОСА гээд Украины First Contact гэсэн компани ОСА гээд зөгийн гэдэг нэртэй дроныг угсраад за тэгээд угсрахтаа жижигхэн хөөрхөн байшин та нар зургнуудыг харсан бах тий байшин хийгээд гаднаас нь харахад бол ерөөсөө цонхтой хаалгатай жижигхэн байшин тэгээд дээврийн хэсэгт нь юунуудаа дронуудаа байрлуулад тэрний дээд тал дээр одоо яг нарны халаалцыг батарейтай ингээд гаднаас нь харахад бол ерөөсөө жижигхэн байшин тий тэгээд ийм юм хийжээ. Тэгээд тэрийнхээ угсарсныгаа юун дээр 2 ширхэг тийм жижигхэн байшин ачааны машин дээр ачаад тэгээд жолооч нь бол мэдээж хамаагүй юм билэ. Жолооч хөсөлж аваад яг тэр нөгөө цэг дээр машин ирэхэд алсын удирдлагаар дээд талын дээвэр нь онгоогоод тэгээд тэр дотроос нь дронууд нисэж юуны Оросын энэ аэродромуудыг тэгээд цэргийн аэродромуудыг онгоцуудыг устгаж эхэлсэн. Ийм ажиллагаа болсон. За энэ нь нэг машин нь
очих газараа очиж чадаагүй лээ. Тэр нь замдаа шатцсан юм блэ. Тэгэд нэг юу болсон бөө мэд. Тэгээд нэг машин нь бол яа харахгүй утсан. Тэгээд нөгөө машин утсан бол бүрж их одоо хохирол амсах байсан байж магадгүй тий. За ингээд тэд нар нөгөө дандаа алсын зан удирдлагатай учраас энэ ажиллагаанд оролцсон бүх хүмүүс Украины нутагт ирсэн гэж мэдээлсэн. За энэ дээр тэгээд дараа нь энд нийтдээ өнөөдрийн байдлаар яг эхний өдрүүдэд мэдээж хэрэг ингээд нөгөө мэдээллийн юугаар айгүй олон ингээд янз бүрийн мэдээлүүд яваад исэн тий. Өчигдрөөс эхлээд яг нөгөө хиймэл дагуулын зургнууд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд одоо юу гэдэг тодорхой мэдээлүүд нь гарч ирж байна. Яг хиймэл дагуулын зургнаас нь. За энэ хамгийн их юу яасан нь Иркутск мужийн Белая гэдэг одоо манайх их ойрхон байд юм биш үү? Тэр нь бүр тэр энэ дээр мэднээ дээр гарсан байсан Монголын хэлийн ойролцоо гэд. Иркутск мужийн Белая гэдэг цэргийн нисэх онгоцон дээр онгоцны буудал дээр нийтдээ 3 ширхэг Ту-95MC Олене гэдэг аэродром дээр 4 ширхэг Ту-95MC тэгээд Иваново гэдэгт А50 гэдэг. За энэ А50-ийн асуудал ерөөсөө нөгөө нэг үнэн худлаа гэдээ яригадаад байсан. А50 гэдэг чинь нөгөө ардаартай онгоцсон. Тэгээ яагаад гэвэл одоо нэг ийм хөөрхөн өнгөрсөн Беларусь нөгөө нэг буудал дээр нь Украинууд нэгийг устгаад нэгийг агаарт устгасан шүү дээ. 2 А50-ыг устгасан. Тэгээ яг нийтдээ тэр чинь нөгөө нэг хуучин А50 шинчилсэн А50 гэж бас байд юм. Шинчилсэн нь угаасаа Оросд 8 ширхэг байсан юм билээ. Хоёрыг нь одоо Украинууд устгасан байж байгаа. Тэгээд одоо нэг энэ 2 ширхэг нь болохоор яг тэр шинчилсэн юм уу үгүй мэдэхгүй. Ямар ч гэсэн өнөөдрийн хиймэл дагуулын зургаар бол тэр А50 устгагдсан биш, ер нь гэмтсэн байх магадлал айгүй өндөртэй юм байна. За нийтдээ 41 стратегийн онгоцны асуудал яригдсанаас 13 нь бол ерөөсөө яг цэвэр устгагдсан. 13 нь одоо нөгөө нэг юу гэж хэлдэм бэ? Баталгаажсан. Өөрөөр хэлэх юм бол бүр зураг нь, бичлэг нь бүх юмнууд нь хиймэл дагуулын зургаараа гараад ирсэн гэсэн үг. За үлдснүүд нь тэр дотор ч бас нөгөө юунууд байд юм бэ? Нэг ийл ачааны онгоцны яриа гараад байгаа, нэг аан гэсэн ийл 76 онгоц. Тэгээд бас нөгөө өөр чинь нэг аан 124 билүү аан хэд гэлээ нэг тийм нэг бас нэг онгоцны сураг гарсан ба. Тэгээд өнөөдрийн мэдээгээр Алена гэдэг агаарын цэргийн аэродром дээр Ту-160 гэдэг онгоц юу яасан ба. Гэмтсэн гарсан. Тэгээд энийг манайхан яриад исэн Ту-160 байхгүй байх гэдсэн. Тэгээд өнөөдрийн хиймэл дагуулын бичлэгэн дээр нөгөө сүүл ард талын хэсэг нь гэмтсэн зураг нь гарсан ба. За тэгээд Ми-24 гээд Ми-24 дээр нь тэр 3 газар одоо нөгөө нэг биш Ан-12 Ту-95MS гэдэг нь бол 3 онгоц нь бол бүр ерөөсөө юучгүй устдсан ийм хиймэл дагуулын зураг дөнгөж өрдөөсөн энэ яриа эхлэхээс өмнөхөн гараад ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 41 онгоцны тэр А50 онгоцыг юу яасан бичлэг нь удахгүй гарч ирэх юм байна. Тэрийг нь бол ерөнхийдөө Осинтын шинжилгээний хүмүүс бол үзсэн юм байна. Тэгээд үзчээд эдгэр чинь бас нөгөө яг ингэж ерөөсөө яг ингээд тоочно мэдээ болгож ээж хэвлэл татсан юм байна. За ингээд нийтдээ ерөнхийдөө өнөөдрийн энэ намайг ярьж явах явцад 41 онгоц янз бүрийн байдлаар гэмтэж бэртснээс 13 нь бол ямар ч байсан 100% устсан гэж үзэж байгаа юм байна. За тэгээд энэс одоо Оросууд стратегийн одоо нэгдүгээрт одоо нөгөө нэг цөмийн зэвсэг тээвэрлдэг онгоцыг устгуулснаас гадна ерөнхийдөө одоо нөгөө нэг Оросын стратеги айгүйх алдагдана гэж үзэж байгаа юм байна. Цэргийн шинжээчд. Яагаад гэвэл одоо Оросууд чинь одоо юу гэдэг нь Сирд ажиллагаа явуулдаг, Африкт ажиллагаа явуулдаг, Приднестрот гэл ингээл ерөөсөө энэ тэнд байгаа штэ тий. Тэгэхээр эн чинь нөгөө ингээд ерөнхийдөө 34% нь Оросын одоо агаарын
цэргийн нисхийн 34% нь ямар нэгэн байдлаар гэмтэл авна гэдэг чинь нийтдээ стратегийн хувьд одоо маш их одоо хаост тий шууган юунд орно тий алдагдалд орно гэж ингэж үзэж байгаа юм байна. Тэгээд нөгөө Путин чинь 4 хоног инээс хойш гарч ирээгүй шүү дээ. Хайцсан мэдгүй ямар нэг юм болохоор алга болчихдөг шүү дээ. Тэгж нэг дэв гинтхэн гарч ирдэг тий. За энэ талаар ерөөсөө юм яригдаагүй, гарч ирж мэдээлэл зэтэл элдв ханга юм хийгээгүй. За ингээд шуугаа намжаагүй байхад өчигдөр Украины аюулгүй байдлын ажиллагааны дараагийн тусгай ажиллагаа явагдсан. Энэ нь болохоон зэрэг Кремийн гүүрний тулгуурд дэлбэрсэн байгаа. Гэхдээ энд нэг ийм асуудал байна. Яагаад гэвэл одоо жишээлбэл Кремийн гүүр чинь нөгөө одоо эн чинь 3 дахь дайралт нь болж байгаа. Тий? Дай гэснээс 3 дахь дайралт болж байгаа. Эхнийх нь нөгөө нэг ачааны машинтай гүүрэн дээр нь дэлбэрэлт болж исэн. Дараагийнх нь Украины Магура гэдэг дроны тоглохоо болж исэн. Тэгээд эн чинь болохоор 3 дахь нь бүр усан доороос нь дэлбэрсэн гэж дэлбэрсэн. Гэхдээ хүмүүс надаас нэг хүн гээд асууад байсан. Нөгөө Украинууд Кремийн гүүр дээр террорист ажиллагаа явуулж байна гэдсэн. Үгүй террорист ажиллагаа гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл Кремийн гүүр чинь өөрөө хууль бус. Тэ Кремийн нутаг дэвсгэрийг Крем гэдэг энэ арлыг Оросууд 14 онд булааж авчаад тэгээ дараа нь Оросууд чи нөгөө хүний юм булаагаад авцсан. Тийшээгээ чи ямар хуурайч зам байхгүй, усан ч зам байхгүйсэн шүү дээ. Тэгээд одоо булааж авсан юмаа тэжээхийн тулд энэ гүүрийг чинь барьсан. Нэг ёсондоо тал нь Украины газар нутаг дэвсгэр дээр хууль ёсороо тал нь Оросын нутаг дэвсгэр дээр. Тэгэхээр энэ бол хууль зөрчсөн ийм гүүр байгаа. Тэгэхээр энэ гүүрийг одоо жишээлбэл нураалаа гэж үзэхэд ямар ч олон улсын хууль дүрм зөрчигдөхгүй. Яагаад гэвэл Украины одоо төр эзлэгдсэн байгаа Кремийн нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа учраас энийг ерөөсөө мартаж болохгүй. Нэгэд хоёрт нь гэвэл өглөөний 4 цаг 44 минутанд энэ дэлбэрэлт болсон. За энэ дэлбэрэлт болохдоо яагаад би энэ цагийг хэлж байгаа гэвэл ямар нэгэн иргэн ямар нэгэн энгийн хүн ерөөсөө хэлмэгдээгүй. Энэ тийм болохоор ямар ч юу байхгүй тийм нөгөө террорист ажиллагаа болж амьтан хүн амир өгсөн байхгүй. Хэрвээ өдрийн цагаар олон машин явж байхад дэлбэлсэн бол энэ өөр хэрэг. Нэг. За хоёрт нь энэний тухай одоо ерөөсөө маш их маргаантай юм болол байна л да. Яаж дэлбэлсэн, яахаараа тэнд очисон гэд. Яагаад гэвэл тэр хоёр дэлбэлтийн дараа Украины энэ Кремийн гүүрийг Оросууд 5,000 хүний бүрэлдэхүүнтэй ийм хамгаалалт байд юм байна. Яагаад гэвэл ерөөсөө бүх талаас нь Оросын талаас том агаараас хамгаалах систем, Украины талаас бас агаараас хамгаалах систем Оросууд чинь тавиад тэгээд өдөр маш их хэмжээгээр хамгаалагдсан. Нэгдүгээр, хоёрдугаар ерөөсөө бүрэн үсэн камерчулсан байсан байна. Гэвч энэ нөгөө нэг камернууд нь огт ажиллаагүй байна гэж бодоход одоо Украины одоо тусгайгийнхан веб камерынх нь одоо нөгөө нэг хакердаад нэгэсэндээ Украины тал ерөөсөө бүх энэ веб камеруудыг удирдах харж байна гэж үзэж байгаа юм байна. Яагаад гэвэл энэ нөгөө ямар ч хөнгүү юугүй те ямар ч одоо өөр энгийн иргэд хохирохооргүй үе дэлбэрнэ гэдэг чинь бол бүх веб камер нь Украины тусгайгийнхны одоо хяналтанд байна гэж үзэж байгаа юм. За дараагийн нэг ойлгомжгүй юм нь 1100 кг-ийн тэнцэх тийм тесрэх бодис тавьж дэлбэлсэн гэдэг байгаа. Гэвч хэрвээ ийм их том хамгаалалтанд тэр их тесрэх бодисыг тэр голын доор гүүрний доор авч тавина гэдэг бол ерөөсөн ямар ч боломжгүй гэж үздэг юм байна. Тийм болохоор энэ ганцхан тийм таамаглал хамгийн үнэнд ойр болов гэж үзэж байгаа юм байна. Яагаад гэвэл Украины батлан хамгаалах яамч гэсэн Украины аюулгүй байдал ч гэсэн хин ч гэсэн яг тодорхой мэдээллийг өгөөгүй байгаа. Тэгэхээр тэр Украины Маричка гэдэг нэг усан доогорх дрон өнгөрсөн жил танилцуулж ирсэн.
тэр нэг 6-8 метрийн урттай 1000 кг-ийн ачаа одоо авч явах тийм боломжтой. Интернет дээр харах юм бол 1 гектар урт юм байгаа, урт хар юм. За тэрийг Оросын хөлөг онгоцнууд Украины нөгөө нэг Мариуполийн порт ч одоо Оросууд эзэлсэн байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр тэр Мариуполийн порт юунаас усан бомтоос Оросын хөлөг онгоцнууд явдсан байна. Цаашаага одоо тэр Кремийн гүр цаашаага ачаа бараа аваад. Тэгэхээр хамгийн байж болох хамгийн өндөр магадaltaй юм тэр онгоцны доод талд ямар нэгэн хөлөг онгоцны доод талд энэ дроныг бэхлээд тэгээд Кремийн гүрний ойролцоо буулгаад тэгээд тэр доороос дэлбэлсэн байх магадлал айгүй өндөр гэж таамаглаж байгаа юм. Энэ бол таамаг, зөвхөн миний хэлж байгаа ч юм биш, зөвхөн нөгөө энэ цэргийнхний ингээд таамаглаж байгаа одоо тийм таамаг юм. Тэрнээс өөр тэр өндөр хамгаалттай гүүрлүү одоо жишээлбэл юу яах, тэгээ дрон бүр усанд орох дрон ч очих магадлал айгүй багтаа, нөгөө талаар тэр амар том тесрэх бодисыг тэр гүүрний доор аваачиж тавих ч магадлал айгүй багтаа гэж ингэж үзэж байна. Гэвч нэг хэдэн цагийн одоо юу гэдэг лээ, нөгөө хэдэн хугацааны дараа энэ бол нөгөө яг ямар ажиллагаа явагдсан бэ гэдэг нь мэдэгдэх байхаа гэж үзэж байгаа юм байна. За ингээд өнөөдрийн тэрний дараа дахиад нэг дэлбэрэлт болсон өчигдөр. За энийг би одоо нөгөө фронт ярихаар хэлж өгье. Ямар дэлбэрэлт хаана болсон гэвэл тэр чинь нөгөө нэг тэр би Twitter дээрээ бичсэн шүү дээ. Гүүр дэлбэрсний дараа тэрний дараа дахиад нэг дэлбэрэлт болсон. Тэгээ шуугаад байна энэ. Тэр нь болохтаа зэрэг арай өөр гүүр байсан байлээ. Тэрийг би одоо хэлээд өгье фронтны ярих асуудал дээр. За тэгээд яг Оросууд болохтаа зэрэг өөрсдөө гүүрээ сэргээгээд одоо машин явж гин гэд бичсэн байна лээ. Тэгээ ер нь бол гүүрээ сэргээсэн. Гэтэ сая өчигдрийн хиймэл дагуулын зургаар гүүрний доод тал дээр нэг ийм тэнэрхүү маягийн юмны зураг гарсан байна. Тэгээ тэр зургийг тэр чинь бол нөгөө нэг нар цаг хугацаагаар нь ингээд нөгөө нэг нарны тэн хэрвээ байх юм бол яг тэр зураг авсан цагт тэн хаана үгүй юу гэдэг лээ, тэн биш, сүүдэр нь хаана байх вэ гэдгийг чинь тооцоод юм байна. Тэгэхээр яг тэр хиймэл дагуулын зурагны энэ дээр байгаа сүүдэр бол яг байгалийн сүүдэр байх ямар ч боломжгүй гэж үзэж байгаа юм байна. Тийм болохоор тэр бол бас тэр доод талд усан доор ямар ч байсан асуудалтай байна гэдг нь бол харагдаж байна гинэ. Тэгээд ерөнхийдөө бол энэ гүүр нурж унаагүй ч гэсэн аваарын байдалд орчлоо гэж ингэж үзэж байгаа юм байна. За одоо тэгээд би фронт эхлэе. Яг тэгвэл энэ нөгөө яриаг ингээд төгсөхийн тулд заавчгүй фронт ярих хэрэг болно. Сүүлийн үед фронт дээр нөгөө Херсон, Запорожийн чиглэл рүү одоо Оросууд довтлогоо хийж магадгүй гэсэн яриа айгүйх яригдсан. Тэгэхээр Херсон, Запорожийн чиглэлд ачаа зөөддөг логистик байдаг. Тэ? Тэр нь болохтаа зэрэг одоо ингээд яг газрын зураг дээрээс харах юм бол тэр одоо фронтыг Оросууд зэвсэгжүүлэх логистик нь ерөөсөө саяын эхнийх нь тэр Кремийн гүүр байгаа юм. Нөгөөх нь Чонгарын гүүр гэд байдیں۔ За тэр Чонгарын гүүр гэдэг нь яг Кремээс хуурай газраар зэвсэг орж ирдэг ийм гүүр байгаа юм. Өчигдрийн тэр 2 дахь дэлбэрэлт нь тэр Чонгарын гүүрэн дээр болсон гэдг нь баг үнэн болж байгаа шиг байна. Ягаад гэвэл Кремийн тэр одоо Керчийн гүүр гэж хэлдэг. Тэр Керчийн гүүрний 2 дахь дэлбэрэлт дахиад болсон гинэгээ шуугаад исэн. Тэр нь бол баг үгүй юм шиг үлээ. Тэр Чонгарын гүүр гэдэг нь дэлбэрсэн байх магадaltaй. Ягаад гэвэл сүүлийн үед Украинууд хэдэн ийм логистикийн том ажиллагаанууд явагдсан. Нэгдүгээрт нь одоо энэ Керчийн гүүр, хоёрт нь тэр Чонгарын гүүр, тэгээд тэр Мелитополь гэдэг нэг хот үйдэн. Тэрийг манайхан одоо тэр Twitter дээр нэг хүн бол буруу тайлбарлсан байна лээ. Яагаад гэвэл Херсоны
Запорожь мужийн тал нь Украинд, тал нь Оросын эзэлсэн байгаа. Тэгээ Херсон адилхан. Херсоны тал нь Украинда, тал нь эзлэгдсэн байгаа. Мелитополь гэдэг хот толготойн зэрэг яг жинхэнэ тэр хуурай замыг Кримээс одоо тэр Мелитополь гэдэг үл тэр Запорожийн чиглэлд байдаг хамгийн том хот байгаа. Одоо нэгсэндээ чухал стратегийн чухал хотыг Оросууд эзэлсэн. За тэнд сая нөгөө нэг под станц дэлбэрсэн цахилгааны. Тэрнээсээ болоод энэ цахилгаан станц дэлбэрснээс болоод маш олон Запорожь, Херсоны жижиг хот суурингууд цахилгаангүй болсон. За энэ нь Украины газар нутаг дээр, Украины одоогийн газар нутаг дээр биш, эзлэгдсэн газар нутаг дээр энэ под станц шигдсэн байна. Тэгэхээр энэ нэгдэх одоо энэ бас айгүй бол энэ Херсон Запорожийн довтлогооноос чиглэлийн довтлогооноос хамгаалах ажиллагаа байсан байх магадлалтай. Гэхдээ Оросууд өөрсдөө дэлбэрсэн гэж шууган тариал байна. Одоохондоо бол яг тийм аль биесны мэдээ гараагүй байна. Дараа нь тэр яг нөгөө нэг бензин зөөж явж байгаа том нэг юу дэлбэрсэн гэж би түрүүчийн 7 хоногт ярьж байсан шүү дээ. Нөгөө нэг бензиний юу гэдэг лээ вагон бензин ачиж усан төлс ачиж усан вагон дэлбэрсэн гээд. За тэр чинь бас яг энэ чиглэлийг. За бас нэг ажиллагаа явагдсан Херсоны хавцаа. Тэгэхээр энэ сүүлийн үед болоод байгаа энэ юмнууд бол бүгдөө нэгэсэндээ Херсон Запорожийн чиглэлд болох довтлогооны болж магадгүй довтлогооны логистикэд саал болж байгаа ийм ажиллагаанууд. Тэгээ энэ дээр бас ингээд нөгөө хүмүүс сайн мэдэхгүй болохоор хүмүүст ийм төөрөгдсөн мэдээлэл өгч илээ. Яагаад гэвэл тэр хүний пост бол маш их төөрөгдсөн мэдээлэл байсан. Би өнөөдөр албаар засаж хэлж өгье гэж бодсон. Яагаад гэвэл Оросын нөгөө нэг агаарын онгоцнуудыг устгасны дараа Оросууд хариу болгож тэр нөгөө нэг дэд станцыг дэлбэлснээс энэ нөгөө Херсон Запорожь мужийн хот тосготууд 600 гаруй хот тосготууд гэрэлгүй болсон гинэ гэж бичсэн байлээ. Тэр бол буруу шүү. Яагаад гэвэл тэрнтэй огт холбоогүйгээр Мелитополь гээд эзлэгдсэн хотын цахилгаан станцны под станц дэлбэрснээс болж эзлэгдсэн газар нутаг дээр байгаа Херсон Запорожийн хот тосготууд гэрэлгүй болсон гэвэл үнэн сонсогдно. Тэгэхээр ийм буруу мэдээллийг огт хэлж болохгүй. За дараа нь цаашаага фронт дээр сүүмд нэг хэдэн нөгөө нэг тосготуудыг Украинууд эзэлсэн гэж түрүүгүй Оросууд эзэлсэн гэж түрүүчийн 7 хоногт ярьжсэн, энэ 7 хоногт ярьжсэн. Тэгээд энэгээр нөгөө мэдээллийн хувьд маш их одоо шууган дэгдэж байгаа албаар тэгээд нөгөө Украины цэргийн сэтгүүлч Пихно гэдэг хүн байдгийн. Тэгээд бас нөгөө Украины цэргийн шинжээчдийн яриаг сонсож байхад Оросуудын гол зорилго нь бол сүүм бишээ. Тэ? Сүүм бол одоо нэгсэндээ мэдээллийн дайн нэгдүгээрт, хоёрдугаарт сүүм бол нөгөө нэг отвлекающий гэдэг одоо манайхаар бол анхаарал сарниулах ийм тулаан тий. Тэгээд одоо ингээл айгүй амар шуугаад нэг тосгон эзэлсэн тэнд амар хэцүү байна. Сүүм рүү ч одоо өчигдөр гэхэд сүүмийн төвд аимшигтай баллистик хайсан яг өглөө хүмүүсийг ажилд явж байхад 9 цагийн үед 8-9 цагийн хооронд хүмүүс эд нөгөө гудамжаа ажилдаа явах нь яваад ирэх нь нэрээ сургууль соёлтой хүүхдүүдэд хүргэдэг цагаар нь сүүмийн төвд баллистик бууж хайсан байгаа Оросууд. Тэгэхээр энэ бол энд хэсэгт одоо ийм аимшиг шуугаан тарьж байгаа нь нөгөө Донбассын чиглэлийн одоо анхаарлыг сарниулж байгаа гэж үзэж байгаа юм байна. За Донбасс чиглэл нөгөө л Покровска эзлэх гээл Часовьяра эзлэх гээл яваал байгаа нөгөө Константиновка гэдэг тосгоныхоо эзлэх гээл яваал байгаа. Тэгэхээр Оросуудын гол хүчний 60-70% нь одоо яг энэ Донбасс чиглэлд байгаа юм байна. Тэгэхээр манайханд хүртэл одоо тэр нөгөө Украинчээс сүйд болж байгаа гэж штэ тэр нөгөө сүүм чиглэлээ алдаа дуусч байгаа юм байл штэ сүүмээ алдчихж байгаа юм байлээ гэд яриад байлээ. Гэхдээ энийг мэдээж хэд хэдэн тосгонуудаа алдсан суурингуудаа гэвч энэ бол нөгөө нэг гол юу биш. Тэгээ гол Оросуудын төлөвлөгөө биш. Зүгээр л сарниулж ээж Донбасс чиглэлд илүү одоо хүч тавьж фронт руу тэр Покровскийг эзлэх гэж байгаа гэж ингэж үзэж байгаа юм байна. Тэгээд тэрний түрүүчийн 7 хоногоос хойш бол нэг их тэгж яг жижигхэн суурин морингууд эзлэгдэж л ах шиг үлээ.
Гэхдээ нэг их амар одоо нэг юу гэдэг нь тий Константиновкийн эзэлсэн, эсвэл Покровскийн эзэлсэн, Часовярыг эзэлсэн гэсэн мэдээ бол энэ 7 хоногт алга байна. За Украинууд өөрсдөө тэр нөгөө нэг хөрсөг чиглэлийн Тёткина гэдэг тийшээгээ бас нэлээ их юу одоо амжилттай явж байгаа гэсэн. Гэтэ тэр ч гэсэн Украиний хувьд бас л нөгөө юу сарниулах тий юу штэ. Сарниулах одоо тактик гэдэг юм уу да. За ийм юм болсон. Тэгэхээр би өнөөдөр фронтын хувьд бол тийм их актер одоо нөгөө нэг Украинууд тийм амжилт гаргалаа, Оросууд тийм амжилт гаргалаа гэсэн юм хэлж чадахгүй. Ямар ч байсан тэр сөм чиглэлд бол ингээд анхаарал татсан ийм байдалтай байна. За дараагийнх нь сая нөгөө нэг 3 дахь одоо том юу нь болохоор Стамбулд болсон хэлэлцээ байгаа. Хэлэлцээч гэжтэй одоо нөгөө нэг гал зогсоох уг нь бол энэ чинь гал зогсоох бол хэлэлцээл 2 дахь шат нь явагдсан. Гэвч ямар ч үр дүнгүй. Яагаад гэвэл энэ саяын аюулгүй байдлын газрын тусгай ажиллагааны дараагийн өдөр болсон нэгдүгээрт, хоёрдугаарт Украинуудын авч очсон одоо юу шаардлаганч гэдэг юм уу те нөхцөлнж гэдэг юм уу ийм тохиолдолд бид нэр гал зогсооно гэдэг нөхцөл нь бол ерөөсөө айгүй амархан. Нэгт нь 30 хоногийн турш одоо бүрэн гал зогсоох, хоёрт нь бүгдээр буюу нөгөө нэг бүх одоо олзлогдсон хүмүүсээ олзлогдсноор нь солих, гуравт нь хүүхдүүдээ буцааж явах хүүхдүүдийнхаа хулгайлагдсан хүүхдүүдийнхаа нэр овгнуудыг авч утсан байна. За тэгээд тэр яг Зеленский Путин хоёрын уулзалт тэгээд Украины зэвсэг хүчинд одоо ямар ч хязгаарлалт тавихгүй гэсэн одоо тэдний улаан шугамн тэр мөн эзлэгдсэн нутаг дэвсгэрийг орсох гэж хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд Оросын холбооны улс нөхөн төлбөр олох ёстой. Тэгээд яг одоогийн фронтын шугамаараа гал зогсоогоод хэлэлцээгээ эхэлээ гэсэн ийм бичиг баримттай очсон. За Оросууд ямар бичиг баримттай очсон бэ гэвэл та нар сонсох юм бол гайхна. Анх удаага сонсож байгаа хүмүүс бол гайхна. Нэгт нь Украины батлан хамгаалах хүчийг 4 мужаас гаргах. За одоо жишээлбэл нөгөө сая миний хэлсэн Херсон Запорож тэгээд Донбасс Луганск Херсон Запорожид одоо алдсан байгаагаас гадна Украины талд байгаагаас сэргээн гаргах юм гинэ. Нэгт нь. Хоёрт нь Кримийг олон улсын Оросын холбооны улсын нэг хэсэг гэдгийг олон улсын хэмжээнд зөвшөөрүүлэх. Гуравт нь Украиныг цэргээ дайчлах, цэргийн дахин байршуулах, гадаадын цэргийн тусламжийг зогсоох гэсэн юм 3 дахь шаардлага. Дөрөвт нь дайныхаа дэглэмийг цуцлах. Хоноо нөгөө дайны байдалтай байгаа шүү дээ Украинч. Тэрийг зогсоох. Тэгээд дайны байдал цуцсны дараа 100 хоногийн дотор дайчилгаагаа зогсоогоод ерөнхийлөгч болон дээд дараадын сонгуулийг явуулах. Тавд нь төвийг сахиж цэргийн ямар нэгэн эвсэлд нэгдэхээс татгалзах. 6-ад нь цөмийн бус статусаа баталгаажуулах. Украины зэвсэгт хүчний дээд хэмжээг тогтоох. 7-д нь Украины нутаг дэвсгэрт 3 дахь орны оролцоо бойлуулах. 8-д нь Оросын эсрэг 20 арга хэмжээнүүдийг цуцлах. 9-д нь Орос хэлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах. 10-д нь цэргийн ажиллагаанаас учирсан хохирлыг Украин олон улсын нөгөө шүүх мөхөд нэхэмжил гаргахгүй байх гэсэн ийм аимшигтай нийттэй юм авч очсон. Тэгээд ингээд энийг сонсож байгаа хүмүүс бол толгойд нь орохгүй гэж бодож байна. Яаж бодсон хажуу талынхаа хөрш орныг газар нутгийн эзэлчээ дээр нь ийм аимшигтай шаардлага тавьж очсон. Мэдээж хэрэг Оросуудын энэ эрүүл ухаантай хинч зөвшөөрөхгүй. За ингээд ямар ч үр дүнгүй харсан уу гэвэл бас арай юу юм л да. Нөгөө нэг олзлогцлын асуудлаар тохиролцоонд хүрсэн. Нэгдүгээрт нь хүнд шархатсан буюу 25-аас доош насны залуучуудыг солилцоогоор одоо солих. Дөрвчийн удаа чинь мянгаар сольсон шүү дээ тий. Одоо бол 500-500-аар солих юм байна. Энэ хагасаа өдөр эхний солилцоо явагдах юм байна. Тэгэхээр эхний солилцоогоор яах вэ гэвэл бүх одоо хүнд шархатсан хүмүүсээ хоёр тал солилцох юм байна. Нөгөөх нь 25-аас доош насны залуучуудаа солих юм байна. За энэ хагасаа өдөр эхэлнэ гинэ.
За мэдээж энэ хэрэг хоёр тал хоёулаа цогцос солих дээр тохиролцсон. Тоо нь бол аймаар 6,000-6,000-аар цогцос солилцох дээр тохиролцсон байна. За гуравт нь Украин өөрийнхөө Оросын нутаг дэвсгэрт одоо хулгайлагдаад явсан хүүхдүүдийн нэрийг, овгийг, настай нь одоо мэдээллийн тэрчгээр нүгсэн байна. Тэгээ чухам Украинууд Оросууд яах юм байгаа мэдэхгүй. За ингээд энэ Украины Стамбул болсон хэлцээ бол ингэсгээд дууссан. За ингэхээр мэдээж хэрэг эндээс юу гэж ойлгож байна үг гэвэл ийм аимшигтай юм тавьж ирж гэнэ гэдэг чинь бол одоо Оросууд ямар ч байсан энэ дайныхаа зогсоох ямар ч одоо юу тийм ямар ч одоо хүсэлгүй байна гэдгийг илэрхий болсон. За энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт Украины F-16 онгоцнуудыг НАТО-гийн тоон системд нэгдэхээр гар үсэх зурсан байна. За энэ нь тэр Link 16 гээд армийнхан зориулсан Wi-Fi гэж нэрлэгдэх систем байд юм байна. За энэ болохоор онгоц болон агаарын дотлохоноос хамгаалах системүүдийн хооронд одоо бодит цагийн мэдээллийг солилцох боломжтой. Тэгээ хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог юм байна. За энэ Байдены засгийн газрын үед энэнийг бас зөвшөөрөхгүй байсан юм байна. Тэгээ сая зөвшөөрсөн. За энэс одоо энэ системд холбогдоогүй гэс болоод Украины анхны F-16 онгоц одоо сүнсэн байдаг. Яагаад гэвэл нөгөө энэ Link 16 гэдэг систем чинь одоо онгоцны жолоочд гэдэг юм нисгчд хүний буюу өөрийн галын давталгыг тодорхой нарийн хэлж өгд юм байна. Тэгэхээр тэр нөгөө одоо яг монгол хэлээр юу гэж орчуулах юм бол нөгөө нэг өөрийнхөө галд өртөгдчихдөг тий. Яагаад гэвэл нөгөө нисгэгч нар яг энэ манай хүний хүү гэдгийг мэдэхгүй учраас өөрийнхөө галд өртөгддөг ийм аюултай байд юм. За тэрийг яг жинхэнэ маш их тодорхой наривчлалтайгаар энэ бол манайх энэ бол хүнийх гэдгийг одоо мэдээлдэг энэ систем нь Link 16 гэдэг энэ систем байд юм байна. За энэнд нь бол зэрэг Украин сая тэр НАТО-гийн юунд ингээд нэгдчихэж байгаа. Тэгэхээр одоо ямар ч байсан Украины онгоцнууд нь одоо юу гэдэг нь тийм өөрийнхөө галд өртөх одоо аюулгүй болох юм байна. За энэ бол маш их тийм сайн чухал мэдээ байсан. Яагаад одоо олон жил холбогдохгүй байсан мэдэхгүй тэр бас Америкийн асуудалтай байсан багтай тэднийх юм ч тийм. За ингээд энэ 7 хоногт мөн Украины цэргийн тагнуулын газрынхан Оросын Алс дорнод дахь Владивосток хотод тусгай ажиллагаа явуулсан байна. За тэнд нөгөө тусгай ажиллагаа гэхээр чи одоо юу гэдэг нь нөгөө диверсант гэж хэлдэг чинь хорлон сүйдэх ажиллагааг Оросын холбооны улсын Владивосток дахь 155 дугаар тэнгисийн явган цэргийн бригадын агаарын десантын тоглооны батальон дээр дэлбэрэлт болсон байна. За энийг одоо юу гэж хэлдэг юм бэ? Тийм тусгай ажиллагаа гэж хэлдэг юм байна. За энэ 7 хоногт Украинд хэдэн нэг одоо харамсалтай юм болсон гэвэл өнөөдөр бас дахиад болох шиг боллоо. Украины Болтав мужид Украины нөгөө нэг цэргүүдийг сургадаг сургалтын төв байдаг. За тэрэн дээр Оросууд дрон хуужин хайсан ба 12 хүний амь өргөцсөн, 60-аад хүн шалгагдсан. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг дайн болж байгаа юм чинь дандаа л Оросод хохироод байна гэж аахгүй. Украинууд бас маш ихээр хохирж байгаа ойлгомжтой. За энэс болж Украины хуурай замын командлагч Михаил Драпти гэдэг хүн одоо нөгөө Адставка гэдэг чинь тийм огцрох өргөдлөө өгсөн. Гэвч тэрийг хүлээж аваагүй. Энэ дээр нэг юмыг тэгээд Драптиг тэр одоо албан тушаалаас нь чөлөөлөөд тэгээд яг тэр нөгөө нэг Абидиньоны гэхээр юу гэдэг юм бол монголоор би сайн орчуулж мэдэхгүй байна. Одоо яг энэ нөгөө фронт хариуцсан одоо том командлагчаар яг жинхэнэ одоо фронтын асуудлаар нь тийшээгээ тавьсан ба. За энэ дээр бас яагаад би энийг албаар ярьж байгааг гэвэл манай хуучин одоо армийн системнүүд гэдэг чинь нөгөө нэг энэ хариуцлага тооцно гэдэг юм ерөөсөө байдаггүй юм байна. Хариуцлага тооцно гэж байхгүй шийтэгдэггүй тийм ээ. Дараа нар нь өөрсдөө буруугаа хүлээж одоо огцордоггүй. Яг манай дээр болж байгаа юм чинь нөгөө системний юм тий. Одоо Украинд бас яг тийм болдог. Яагаад гэвэл ямар нэгэн асуудал гардаг. За одоо жишээлбэл 2 жилийн өмнө нөгөө
шагнал гардуулах ёсол болж байгаад Оросын пуужин харваад айгүй олон хүний амь өргөцсөн. Тэгээд тэрийг хариуцсан хүмүүсийг хариуцлага ерөөсө тооцдоггүй, шийдэгдэггүй, шоронд хийдэггүй тий. Энэ бол одоо нөгөө л социализмын үеийн одоо үлдэгдэл, энэ системийн гаж үдэл гэж үздэг юм байна. За тийм учраас одоо анх удаага энэ Украинд одоо дээд удирдлагууд нь уучлал гуйж тий одоо ажилласаа халагдж байгаа тий огцор хөргөлөө өгж байгаа ийм асуудал болж байгаа юм байна. За тэгээд энэ хүн нэг өсөндөө дэндээсээ болгоцроод харин одоо яг одоо нөгөө биеэрээ юу гэдэг лээ яг фронт дээр ажиллана гэсэн үг юм байна. За тэгвэл энэ бол маш их авьяастай Украинуудын одоо топ генералуудын нэгд ордог орчин үеийн бүр нөгөө дээр үеийн биш орчин үеийн. За дараа нь Украины цоошин нэг анги нэгтгэл дайны дараа бий болсон тий нөгөө нэг юу гэж монголоор орчиллаа манайхан юуны батлан хамгаалахын Украины зэвсэгт хүчний гэх юм хүчний нисэгчгүй онгоцны одоо юу гэж хэлэх юм бол нэгтгэл гэх юм болов. Тий одоо зөвхөн нөгөө юм цоо шинээр ийм анги нэгтгэл бий болсон шүү дээ. Хүчин гээд нисэгчгүй онгоцны хүчин гэдэг юм уу тийм мэдгүй. Тэрийг над хүмүүс арчилдаг өгөөрэй. За тэрний хамгийн одоо командлагчаар нь монголчууд аягүй сайн мэддэг тэр Мадяр гэдэг. Энэ Мадяр гэдэг чинь болохоор өөрөө нөгөө юу гэж хэлэх юм бэ? Яг жинхэнэ нэр нь биш одоо нөгөө нэг юм юу яатсан нэр юм юзер нэр гэдэг шиг. Тэр нэр. Никнейм маягийн зүг. Тийм тэр нь Мадяр гэдэг манайхан бол Мадяраар нь мэддэг юм байлээ. Нэг нөхөр байдаг шүү дээ. Украинд одоо тэр энэ яг жинхэнэ дроны бригад гэдэг юм чинь жинхэнэ дэлхийд одоо хайгуу чанартай тооцогддог тэр бригадын командлагч байсан. Тэрийг одоо бүр Украины том одоо энэ нисгчгүй онгоцныхоо нэгтгэлийн хүчний командлагчаар өчигдөр тавьсан ба. Тэгээ хид хідэн ийм нөгөө нэг дарганараа том дээдчүүлээ наашин цааш нь хөдөлгөсөө нэг ийм ажил болсон. Тэгэхээр тэрнээс биш энэ нөгөө нэг байрлалнуудын л өөрчилсөн болохоос биш одоо халж сольж шийтгсэн юм бол байхгүй. Тэгээ байрлалаа сольсон гэтээ айгүй одоо нөгөө нэг үгдгэлээ хүмүүс нь айгүй ам сайтай байна лээ. Яг жинхэнэ нөгөө зохих хүмүүс нь зохих газраа очисон байна гэд их ам сайтай байл. За ингээд энэ ерөөсөө яг энэ 7 хоног болсон юмнууд энэ тэгээд зарим юм дээр нь би жоох ойлгомжгүй тайлбарсан байж магадгүй. Яг тэгвэл би өнөөдөр жоох нөгөө нэг юу гэдэг вэ монголоор гоё орчуулж спиргалк хийлгүй ороод ирсэн. Өөрөөс нөгөө шууд ингээд хараад орчуулад ярьж байгаа болохоор зарим юм дээр жоохон ойлгомж муутай ярьсан бол авлаад надаас суугаарай. Тэгээд энэ 7 хоногийн мэдээ энэ. За баярлалаа. Манайхан асуулт тавих хүн байвал гараад ирээрээ. Тэг эсвэл чатан дээр бичээрэй. Тий. Тэгээд энэ чинь 7 хоног түрүүн чи бид нар 4-т яриад өнөөдөр 3-т 6 хоног гэд үзэхэд тий айгу том юмнууд боллоо. Тэр Туркэд хийсэн гэрээний тухай ёстой сонсоогүй байлаа. Энэ одоо ямар одоо хаашаа баг бүхэлдэн тусгаар тогтносон улс руу ийм шаардлага тавьж орж ирнэ эднэр гэдэг чинь энэ улсад ер нь стандарт хууль дүрм дэг жаяг одоо энэ ер нь юу ч алах шив. Тэр одоо ямар асуултанд харилт би мартахаас өмнө нөгөө нэг Оросд нийтдээ Түү 22 М3 гэдэг онгоц нь 54 ширхэг байд юм байна. Түү 95 гэдэг онгоц нь 58 байд юм байна. Тэгээд тэрнээс чинь сая зөвхөн тэр Алине гэдэг аэродром тэгтэл Түү 95 4 ширхэг нь нөгөө Түү 22 М3 нь 9 ширхэг нь бүр мөсөн устчихж байгаа юм байл шүү. Тэгэхээр энийг бас интернетээр хараарай. Би тэр А50-ыг хилээд өгсөн. Энэ тэгтээ бас нэг айгүй сонин юмыг би нэрээ шинэ сар би ч амиг сайхан дундуурч яриад орчлоо нөө мартчих гад. Яа тэгвэл Украинд нөгөө одоо энэ Түү 22, Түү 95 гэдэг энэ социализмын үеийн онгоцнууд чи одоо ерөөсө дахиад хийх буюу засварлах боломжгүй байд юм байна. Тийм энэ ч одоо нөгөө нэгэнд ингээд үеэ өнгөрөөц гэдэг юм уу да. Юм хумч байхгүй юм байна.
Тэгээс хамгийн сонирхолтой мэдээ гарсан гэвэл Украины Балтав мужид одоо яг энэ нөгөө Украинууд онгоцоо өгөхдөө үлдээсэн хөөрхөн амьтны нэг музей онгоцнууд байд юм байна. Музейдээ үлдээсэн юм байна. Яг тэр чигээр нь. Одоо жишээлбэл Төв 99 гэд нэг Төв одоо хэд ч гэдин тийм гэд нэгээр нь. Тэгээ сая энэ тусгай ажиллагааг явуулахдаа энэ онгоцнуудыг бүрэн шинжилгээ хийгээд хамгийн эмзэг одоо жишээлбэл энэ онгоцныг хаана нь яг дроноор оноход одоо их эмзэг ямар хурдан шатах вэ гэдгийг тэр музейн онгоцнууд төр судалгаа хийж чаад тэгээд дронцсон гэсэн шүү. Тэгээд тийм учраас нөгөө онгоцнууд айгүй хурдан шатаад байсан гэж. Тэгэхээр чинь нөгөө нэг бүр тэрийн хүртэл одоо судалсан байх нь шүү дээ. Хаана нь дрон унах юм бол энэ онгоц хурдан шатах вэ гэдгийг. Тэг би тэрийг уншичээд хөө бурхан минь нэр тусгай ажил гэдэг чинь юм аимшигтэй мэн гэж бодсон. Тийм учраас тийм нөгөө хурдан ингээд дэлбэрээ шатаад байсан гинэ. Яагаад гэвэл ерөөсөө яг эмзэг газар дээр нь буусан гэсэн. Энийг зүгээр сонирхуулж байгаа. Ааха. Мундаг ажил юм байна наач. Тэгээд тэр юу мужи онгоцоо гаргаад идмээр. Тэгвэл тэр Оросын агаарын хүчнийг 30 эдэн хувьтай судлруулчихж байна гэдэг чинь энэ айгүй том амжилт шүү дээ. Тэгээ эргээд яг хуу энэ тусламж энэ тэрэгээрээ өөртөө Киев одоо Украин өөрөө агаарын хамгаалтаа хийж байна. Тэгээд Оросын агаарын юг одоо нэг довтлогооны тэр чадварыг бууруулж ийн гэдэг утгаараа эн чинь анх дайн эхлэхэд одоо үнэмлэхүү Украин тал бол одоо цэвэр одоо нокаут болгуулж исэн зүйл чинь агаа шүү дээ тий. Тэгээ энэ дээр одоо энэ баланс бол харьцангуй өөр болж ирж байна гэдэг чинь тий одоо Украин талд бол нэлийн ашигтай хэлбэр руугаа хэлбэж байна гэсэн ойлголт яалч яахгүй болох юм байна л та. Тэгээ тэр дорооны үйлдвэрлэлээ бас 2.5 дахин ихсэхээр төлөвлөлөө нэтрийгэд юм байсан уу тий? Чиний өнөөдрийн мэдээг Тийм, харсан чинь. дронынхаа одоо үйлдвэрлэлийг айгүй хэмжээтэй. Одоо сүүлийн үед чи харин юунууд айгүй гайгүй дронууд нийлүүлдэг болоод байгаа шүү дээ. Энэ Латв, Литв гэл Зөв Европын орнууд. Тийм тэд нэр тэгээ сая өнөөдөр Украины төлөөлөгчд өчигдөр Украины төлөөлөгчдийн Америк явцсан шүү дээ. Америкт тэр юуны фронтын нөхцөл байдал тэгээд Стамбулын хилцээний үр дүн Оросын холбооны улсын эсрэг хориг арга хэмжээж хангах тэгээд Украин үзүүлэх батлан хамгаалахын тусламжийн ач холбогдлын тэргээд юуны офисын ерөнхийлөгчийн офисын тэргүүн Ермак сая Америкийн нэгдсэн улсын Украин Оросын холбооны улсын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлигт уулзсан ба Трамп ч ерөөсөө ямар ч юм нөгөө мэдээлэл зэтгэл хийгээгүй шүү дээ. Тэ ерөөсөө ингээл цагаан ордон бол ерөөсөө энэ ажиллагааг ерөөсөө огт мэдээгүй гэдэг. За тэгээд энэ дээр харин тэр нөгөө нэг Конгрессийн Америкийн нэгдсэн улсын Конгрессийн спикер Джонсон чинь одоо нөгөө нэг анх эхлээд нэг 55 тэрбум долларын тусламж Украинд үзүүлэх гээл тэр Джонсон чинь яав нөгөө юуг ин санал хураалт оруулахгүй хогсч ийл гацаасан шүү дээ. Тэр хүн чинь бол их л муухай юм хийсэн хүн байгаа юм да. Уг нь тэр за тэгээд харин сая энэ нөгөө юунуудын одоо нөгөө Конгрессийн гишүүдийн тэрэг нэг 2 дахь хориг арга хэмжээ авах хуулийн төсөллийг ямар ч байсан Конгресст оруулна гэд хэлсэн гэх шиг болсон шүү. Хүмүүс бас их гайхаал илээ. Тэр чинь бол нөгөө түрүүнд нь одоо хичнээн ч одоо Конгрессийн гишүүнд хууль санаачлаад тэгээд нөгөө тэр спикер нь л оруулахгүй бол тэр чинь нөгөө хууль хэлэлцэгдэхгүй шүү дээ тий. Яг тийм байдлаар нөгөө 55 тэрбум долларын тусламжийг чи Украинд өгүүлэхгүй хагасчил гацаагаа тэрнээс ч юм болж Украинууд нөгөө Авдеевкаг алдсан шүү дээ. Тэгээд тэрнээс бол Донбассын фронт одоо задарсан тий. Тэгээд тэр хүн чинь гол эзэн нь бол тэрх шүү дээ. Яагаад гэвэл нөгөө сонгуулийн өмнөхөн тэр чи угаасаа Трампын өөрийнх нь хүн сонгуулийн өмнөх хийсэн ажил нь тэр. За тэгсэн чинь сая тэр нөгөө 2 дахь хориг арга хэмжээ авах хуулийн төслийг ямар ч байсан конгрессээр хилцүүлэх нааштай хариу өгсөн гэсэн байна лээ. Тэгээд хүмүүс бас энэ Джонсон ч бас юу болоод гів гинтгийн бичвгээл яриад байна лээ. Тэгээд тэр нь яах юм байгаа юм мэдэхгүй. Тэгээ ямар ч байсан Америкийн талаас бол ерөөсөө чимээгүй байгаад байгаа. Одоо 8 сарын сүүлд нөгөө Байдены засгийн газрын өгсөн цэргийн тусламж чинь дуусж байгаа. Тэгээд Трамп ч ерөөсөө тусламж өгнө гэсэн юм огт
яриаггүй. Тэр наад дээр чинь нөгөө сенатын гишүүд тэр Киевт очиж уулздаг сенатын гишүүд чинь ерөнхийдөө тэр санкцыг оруулаад тэгээд энэ Украины тусламжийг бас сенат өөрөө бодоод байгаа. Тэгээд хэнийг энэ Трампыг бас хараад энэ Трамп ч одоо би гэрээ байгуул чинь Путин миний үгэнд орно. Бид хоёр найз гэж давхиж тэгээд сүүлдээ сенат нь одоо Трампгүй бид нар энэ санкцын асуудал яри болоод явцсан чинь Трамп ч одоо яг нэг 14 хоног намайг хүлээгээд Путин гэрээнд орох уугүй юу гэдэг сүүлчийн хариуг би одоо энэ 14 хоногт өгье гэд нэг юм ярьсан шүү дээ тий. Тэгээд энэ үгийг болохоор Японд юу гэж ярьсан гэхээр Трамп ерөнхийдөө тэр сенат руугаа хандаж энийг хэллээ. Тэгээ энэ сенат нь тусдаа угаасаа Трампгүй энэ гар зогсоох гэрээ хийн мэн гэдэг нь энэ одоо үлгэр болох юм байна. Энэ Байденгийн тусламжийн асуудал дуусж байгаа. Тэгээ Оросууд одоо энэ юу нэмэлт санкц хийх асуудлыг юу явуулъя гэдэг энэ бүгд найрамдах нам дотроосоо ч гэсэн дэмжлэгтэй сенат нь өөрөө тусдаагаа шийдээд явъя гэсэн хөдөлгөөн ер нь Америкт байна гэсэн зүйл манай энд бол ярьсан. Тэгээ юу Украинд энэ хэр яригдж байгаа. Тэгээ нэг хоёр сенатын гишүүн очсон. Тэнтэй уулзаад юу Зеленскийтэй уулзаад явж байгаа нэг харагдах шиг болсон тий. Тийм тэр хоёр ч угаасаа тэр хуулийн санаачилсан хүмүүс. Би энэ юун дээр юу гэвэл комент бичсэн нэг хүн хэлээд амаа гин хөөх юм бичээд байгаа юм. Би монгол хэлээр ойлгомжгүй хэлсэн болоо да. Нийтдээ Оросын 41 онгоц 41 онгоц саяын энэ тусгай ажиллагаанаас одоо 41 онгоцны 13 нь ор тас устгагдаад үлдсэн нь ямар нэгэн байдлаар юу гэдэм бэ одоо эвдэрсэн гэсэн. Тэрэн дотор хамгийн чухал А50 гэдэг ардарын онгоц. Одоо жинхэнэ нөгөө нэг юунд агаараас удирдах байгийг хэлж өгдөг юу яадаг дайсны онгоцыг илрүүлэгч онгоц нь 2 ширхэг. Дээр нь тэр сүү хэд хилээ 160 гэлүү тий. Тэгээд дээр нь ил ачааны онгоцнууд гэдэг ингээд нийтдээ 41 онгоцны асуудал яригдчих байгаа шүү. Тэрнээс нэг 10-аатах юм биш. Баярлаад 10-аатахаа гайгүй гэд 41. Тэр тий юу тэр санаа зовоод нэг Оросын хонгоцсон цөөрчихгүй санаа зовоод байгаа зүйл гэдэг нь комент юм шиг байна. Тэр угаасаа тэртээ тэрэнгүү тэгээд тийм мундаг давшил болсон байлээ. Тэр бичлэг эднийг харахад бол Украинчуудын дорооны давталгаа бол одоо ярих юм байна. Нийтдээ 7 тэрбум долларын хохирол үзүүлсэн. Онгоцныхын нэрнүүдийг сайн сонсоорой. А50, Ту 95, Ту 22, Ту 160, А12, И78, Ту 22 М3. Ингээд нийтдээ 41 онгоц. Стратегийн онгоц. Тэгээ нөгөө нэг цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоцнууд шүү дээ. Үрээ тэр бичиж байгаа хүнд хэлэхэд. Юу онгоц чинь за бүр жижиг хэмжээний бэмтэл авсан ч гэсэн агаарт гарах боломжгүй юм шүү дээ. Нэг газараас нэг газарт нисчигчод солидог деталбартай байх жишээний бас их эмзэг эдчүүдийн онгоц чинь тэр агаарын дарал юу өндөр газар очиод батлалт чинь тэгээд тэгэхээр тэр том жижиг гэмтэл энэ тэрэнд гэсэн ерөөсө баг үлгэмаар нь тодорхой хэмжээнд жижигхэн гэмтэл авсан баг угаасаа амжилт авсан. Энэ агаарын энэ юуны объект руу орж байгаа асуудал маш зөв стратеги байгаа гэж ойлгоод байна. Тэгээд бас нэг зөв тэрийн рүү орсон террорист манайхан тэр энэ украинчууд одоо гэрчин гүйл орохыг яаж юм гинэ? Террорист ажиллагаа гэж үзээд бичээд хилээд байна гэдэг. Энэ тийм байхгүй. Одоо улсын хууль дүрмэд энэ чинь өөрийн газар нутаг руугаа энэ төрөмжийлүүлж байгаа орон нөгөө улсын цэргийн объектууд энэ юм руу дайрах одоо бүр эрхтэй энэ чөлөөтэй бүр олон улсын гэрээ юугаараа заалттай байж байгаа зүйл шүү. Тэгээ манайхан энэ зүйлээ чи ялгаж ойлгохгүй. Наад Керчийн гүүр гэдэг чинь одоо тэр Кремийг эзэлж тэнд одоо нөгөө юу Байлдааны зэвсэг хэрэгсэл бүх юмыг зөөдөг тэр
гол логистик нь ийм гол объект нь байж байгаа шүү дээ. Тэгээ нэгэсэндээ украинчууд одоо Кремний арлах буцааж авахд энэ Керчийн гүүрийг унгаах уугүй юу гэдэг асуудал чинь ер нь гол асуудлыг шийднэ гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Керчийн гүүрлүүд дайрснараа террорист үйл ажиллагаа болно гэдэг ойлголт яагаад ч байж болтгүй. Украинд өөрлөө одоо тийм төрөмгийлж орж байгаа орнуудын цэргийн объект руу одоо сайн ярил хойд солонгосын цэргийн объектыг одоо дайрсан байх ч одоо Украин бол олон улсын хууль дүрмийнхээ хувьд энэ буруу болохгүй. Тэгээ Владивостокт очиод ажиллагаа явуулчихж байгаа бол энэ хойд солонгос руу ороход ч чадах юм байна. Украинд өнөөдөр тэр боломж нь нээлттэй байгаа шүү гэдгийг манайхан дахиад нэг энийг би нэмээд хэлчихье гэж бодлоо. Тийм ерөнхийдөө бол мэдээж хэрэг Оросуудын одоо хүмүүс нь ойрлж л байна л да. Ойрлол энэ Малюкийн алалгийн Малюкийг алаад нэмэргүй шүү дээ. Малюк ч юм бол зөвхөн одоо юу гэдэг нь зохион бүх одоо нөгөө нэг зохион байгуулж байгаа энэ тусгай ажиллагааг. Тэгтээ тэргүй систем нь бол үлдснээрээ үлдэн тийм үү. Одоо нэгэнтээ Украины аюулгүй байдлын газар шинжил хийцэн ингээд одоо шинжилсэн систем явж байгаа гэсэн. Тэгэхээр тэргүүний налаад ч нэмэргүй. Зеленскийг энэ алал гэж хэлээ. Зеленскийг энэ алаад ч нэмэргүй. Тэгтээ тэргүй цаана өөр хүмүүс нь байж байгаа. За одоо нөгөө Орешник хаял гэж юм. Оросч аимшигтай юм ярьж байгаа. Одоо нөгөө хариу нь бол ирэх нь ойлгомжтой. За ямар хариу ирж болох магадлал айгүй өндөр байна уу гэвэл Украины нөгөө усан цахилгаан станц байдаг. Усан цахилгаан станцын магадгүй гэж байна. За атомын цахилгаан станц руу мэдээж хэрэг давших гэж оролдоно ойлгомжтой. Гуравт нь одоо нөгөө Запорожье атомын станцад бас юм хийж магадгүй. Яг л Запорожье атомын станц ч Оросуудын талд байж байгаа. За тэр жишээл одоо нөгөө олзолсон хүмүүсийн одоо олонний өмнө буудаж алалт гэж хүртэл хэлж байна. Ийм аимшигтай хэрцгий ярьдаг хүмүүс тийм үү? Сая Украины энэ тусгай ажиллагаагаар ерөөсөө хүн амны хохирол бараг байхгүй. Цэвэр онгоцнууд л тийм Украины одоо нөгөө нэг почерк гэж хэлдэг. Гаруус ийм амар гой цэвэрхэн хийдэг. Тэгээ тэр нь бол одоо дэлхийд мэдэгдсэн байна. За дараагийн юунууд нь бол нөгөө хүн ихтэй газар хотын төвд баллистик юм уу том хаях магадлал айгүй өндөр. Тэгэхээр одоо ерөнхийдөө мэдээж хариу нь бол ирнэ. Гэвч 3 жил гарan Украинууд өдөр шөнөгүй энэ аймаар галын дунд амьдарч байгаа гэдгийг мартаж болохгүй. Ганцхан эннээс болоод тэгнэ гэдэг юм ерөөс байхгүй. 3 жил гарan өдөр шөнөгүй минут секунд болгонд өнөөдөр амьд хонох үгүй юу гэж амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр эднэр бол нөгөө юу гэдэг вүлээ? Ямар ч одоо зовлон ямар ч аюулыг давж гарах сэтгэлийн хаттай амьдарч байгаа ард түмэн гэж хэлж болно. Тэгэхээр янз бүрийн л мэдээж хэрэг хариу нь ирж ил таараа тий ирдэг нь бол ойлгомжтой. Тэгээд Путин ч одоо тэгээд энэний дараа 4-5 хоног алга болцсон шүү дээ. 31-нд нээс хойш ерөөсөө олон нийтийн өмнө гарч ирээгүй. Тэр чигтэл бас дахиад нөгөө Путин зүрхний шигдээс болсон гэж шуугаад илүү үний юм бодлоо мэдгүй. Тийм болоод байгаа. Тийм. Ерөнхийдөө бол нөгөө нэг хиний нөгөө Пригожины нөгөө бослого болоход ч гэсэн Путин чинь тэгээд алга болчихжээ шүү дээ. 7 хоног алга болчлоо яа. Тэгээ энэ бас нэг юм нас өндөр хүмүүс чинь нэг алга болчдөг тал байдیں۔ Гэсэн ш. Нэг хэсэг нөгөө өөртөө ирж ээж жоохон нөгөө цэцэг санаагаа maintenance хийм байгаа. Тийм. Тэгэхээр энэ хүн алга болчихно гэдэг чинь одоо энэ тусгай ажиллагаа бол мэдээ чанга ажиллагаа болсон мэдэгдэж байна. Ерөнхийдөө жоохон тийм шокерсон багтай Оросууд ойролтоод байна гэсэн тэгэхээр тэгж байгаа байгаа. Жоохон минус хийж байгаа жоохон тайвшралд орж байгаад гарч ирэх юм байна. Тийм тэр өөр чин түрүүн чин тэр гэрэн дээр бол аимшигтай юм ярьж орж иржээ. Тэр бол бүтэхгүй угаасаа тийм юм бариад юу ч бүтэхгүй гэрээнд ирж яадаг. За яг хөө тэр чигтээс үн солино гэдэг асуудал. Яг хөө энэ нэг ихний ээлжинд тэрэнд явж явах юм бол одоо тийм нэг хэрэг юм да тийм ээ. Гэхдээ түрүүчийн эхний гэрэн дээр тэднэр чинь ер нь айгүйх аймаар ирсэн шүү дээ. Ерөөсөө шууд нөгөө танах дөрвөн мөжөө өгөхгүй бол 4-6 8 болно шүү нэ дээрээ гээл. Бид нэр одоо 20 жил хэдэн жил дайн хийхэд бэлэн маань инээ тэрэгэл тий айгүй амар сүрдүүлж мөрдүүлсэн шүү дээ. Харин саяын тэр
саяын тэр Стамбулын уулзалт нэг цаг гарна л болсон. Ерөөсөө тийм нөгөө нэг сөрдүүлсэн, тийм аимшигтай 4-6 болгоно гэсэн яриа мараа бол байхгүйсэн гэж л. Мэдэхгүй тэгээд эрлэг амтны хүрээ юм яриад идэм хөөсөө. Энэ тойсон зүйлсэн дотор амьдардаг бол маастаа зэн. Өөрөөргий хүмүүсийн яриа шиг л. Тий, саяын гэрээг би яагаад заавчгүй орчуулж авчир тавьж байгаа гэвэл нөгөө хүмүүс тэгээд идэв штэ. Тэр юм хуманд гар усыг зураал ингээл болчвол яасан ингээл тий. Дайны зогсооч үл яасан. Яагаад тэр нэг юм гэрэмэрэнд нь гар усыг зурчиж болдгүй ингээд. Тэгээ одоо энэ сонсож байгаа хүмүүс саяын миний уншсныг сонсчоод нэрээ тэрэнд чи хинч гар усыг зурхав дээ тий. Ер нь яаж ч утсан ямар ч толгой нь мөрөн дээрээ байгаа хүн ийм юмд гар усыг зурна гэж байхгүй шүү дээ. Дайна зогсоохын тулд энэ нөхцөлийг хүлээж авна гэдэг ойлголт бол байхгүй. Тэгээ эн чинь манайхан энийг ойлгох хэрэгтэй байхгүй. Жишээлбэл Монгол руу дайрчин хагас дутууч гэсэн одоо манай ховдын хязгаар баруун хязгаар тэгээд сэлэнг мөрний айсав газар энтер гээд ингээ авчаад тэгээ эднэр чинь бид манай үндсэн хуулиар манай газраа тэгээ та нар энэ дээр зурхгүй бол өшөө та нарыг нэмээд авна шүү. Дахин эрдэнэт одоо Улаанбаатартаа ч авна шүү ч юм уу. Ингэж хэлээд ахад яаж зурх уу те өөр дээрээ бид нар бодоод үзэх хэрэгтэй байхгүй тий. Аимшигтай байгаа ч тий. Тий, энэ тусгай ажиллагаа бол яг саяын энэ хүний бичснээр дэлхийгээрээ яригдчихэж байгаа. Эн чинь нөгөө нэг дайны түүхэнд орох тэгээ дайны сурагчинд бараг бичигдэхээр ийм одоо маш их хамгийн одоо юу гэдэг хамгийн өндөр дээд түвшинд бэлтгэгдсэн тэгээ хамгийн гол нь хамгийн сайн үр дүнтэй ийм тусгай ажиллагаа болж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар энэ чинь нөгөө нэг дроныг Elon Musk хүртэл яасан шүү дээ тий бичсэн ба дроныг ерөөсөө маш их дээд түвшинд авчирсан гэсэн үг байхгүй тий. Дроны одоо энэ дайны орчин үеийн дайныг маш их дээд түвшинд ирсэн байна. Шал өөр дайн болж байна гэдгийг харуулсан ийм ажиллагаа. Тэгэхээр энд бол ерөөсөө худлаа ярих юм ерөөсөө байхгүй. Би зүгээр л унших завгүй яваа хүмүүс сонсоосоо л гэдгийг хэлсэн үг. Тийм тий одоо тэр юу гэнэ үү? Маста гэдэг хүний бичээ бүгдийг нь алж яхаар нэгсний нөгсөн дээр эднэр тэр Оросыг хэн гэж бодоод байгаа юм бэ? Тэр Орос бурхан юм уу? Хайшаа юм. Яагаад тэгээ бусдын имийг тэгээ дээрэмдээд аваад ингээд сууж явах ёстой юм. Би явгаа гэд ингээд сууж явах ёстой юм. Тийм ямар ийм өвгмөл зүрхтэй ийм монгол хүмүүс явж идэм бэ гэж гайхмаар. За тэр яах тэгээ орхитод тэгээд. Тийм тэгээ энэ тэр дорооны давталгаа бол энэ одоо дэлхийн түүхэнд шинээр үүсэж байгаа. Тэр аимшигтай тооцоололтоо хийсэн асуудал байлээ. Тэгээд нэг юм тодруулчих өшөө тэр Владивосток тэр яг юу хийсэн гэд сайн хэлсэн бай тээ. Владивостокд тэр нөгөө нэг ангийн ангид дэлбэрэлт болсон гэсэн. Яг нөгөө бие бүрэлдэхүүн байдаг. Тэндэн дэлбэрэлт бас юу нэлээд хэдийн хөрсөн гэсэн. Тэр бол цэвэр нөгөө нэг юу гэж хэлдэг вүлээ? Диверсант. Тэгээ хорлол сүйтгэх ажиллагаа гэдэг юм бэл. Гэхдээ сая энэ Кремийн гүртэй холбоотой асуудлаар ч гэсэн энэ Оросын өөрийнх нь нөгөө нэг юунууд гэдэг чтэй те нөгөө зээ сурвалжч нар, цэргийн сурвалжч нар гээд тэд нар нь бол ерөөсөө хашгираад ийл штэ. Бүр ингээл нэг хамаг хараалаа бараал хашгираад ийл. Яа тэгвэл нөгөө яахаараа ийм нөгөө юу яадгүй те. Бүх одоо тэр дэлбэрэлт болсны дараах бүх зургнууд нь шууд интернет дээр тавигдаж байна гэдэг чинь бүх веб камер нь одоо Украинуудын мэдээлэлт байна гэж хэлж штэ. Тэгэхээр эдний Украинуудын тагнуул энэ аюулгүй байдлын энэ төр бол нэлээ одоо ерөөсөө дээд түвшинд очсон байна л гэж би ойлгоод штэ. Зөв. Тэр дороо бүр Иркутскт хүртэл ингээд ирцэн. Тийм юм хийж ийн гэхээр бас мундаг болж гин өө. Энийг 3 жилийн өмнө хин энийг тооцоолж исэн бэ. Тийм шүү дээ. Юунууд шилэнд тесрэх бодис хийгээ шидчихсэн нэг бодлоо. Нөгөө ямар юмны коктейл үлээ. Молотовын коктейл. Тий. Гудамжинда нөгөө нэг янз бүрийн буу муу ангийн буу хүртэл тараагаа зогсож исэн хүмүүс шүү дээ. Тий.
Тэгээ Гэхдээ түрүү надаас ингээд аюу явчтай. Тэгээ танаа дайн чинь дууссан уу? Украин чи ялцсан уу гэдээ одоо хүртэл асуугаад идэв. Дайн бол дуусаагүй. Дайн тийм амар дуусахгүй шүү дээ. Энэ дайн эцсийн эцэст энэ 1000 гаруй километрийн урттай фронтын шугам дээр л асуудал шийдэгдэн тий. Хамгийн гол нь Украинуудын энэ хийж байгаа ажил бол Оросын энэ стратегийн хүч чадлыг одоо юу гэдэг нөгөө нэг багасгах, хүчин чадал мөхсдүүлэх ийм л ажиллагаанууд гэсэн үг байхгүй юу? Тэгээ онгоцнуудын Украин дээгүүр өдөр шөнөгүй бөмбөг хаяад байгаа, хуужаа хаяад байгаа онгоцнуудыг нь устгах. Тэгээ тэрнээс биш дайн бол өөрөө дуусах болоогүй. Мэдээж хэрэг хамгийн гол юм чинь фронт дээр л шийдэгдэн шүү дээ. Тэгээ эдийн засгийн хувьд гэдэг хүн гарч эдийн засгийн хувьд унгаах одоо яг нөгөө Украиныг зэвсэггүйжүүлнэ гэдэг шиг Оросыг зэвсэггүйжүүлэх тэгээ ийм ажиллагаанууд л одоо явагдаж байгаа. Тэгээ 20-г орох хэмжээ авж иж эдийн засгийн багасгах ямар нэгэн цэг дээр за болиё гэдэг одоо юун дээр л хөрвүүлэх гэж зүтгэж байгаа шүү дээ. Тэрнээс биш дайн болоогүй л дээ. Тэгээ одоо тэгээд Украин Европын холбоо ард нь бат зогслоо. Европоос тусламжууд нь нэгдэж өшөө хурдтай явагдаад байж байна. Герман улс одоо энэ шинэ ерөнхий сайттай болоод аягүй заримг ийм элдв шийдвэрүүд гаргадаг болчлоо. Нөхцөл байдал бол одоо Украины хувьд бол өдөр ирэх тусам сайжирж байгаа шүү дээ. Тэгээ өдөр Би тэр ирэх нөгөө тусам юг хэлээд өгөх хөө. Нөгөө нэг Украин аюулгүй байдлын тэргүүн Малюкийн ярилцлага өгсөн ярилцлаганаас би хөөрхөн орчуулсан байгаа. Тэрийг манайхан миний Twitter уншдаг хүмүүс бол уншсан л байх. Гэхдээ энэ дээр би ганц хоёр үгүй нөгөө нэг онцолсон фразуудыг очилснаа хэлээд өгье. Тэр аюул хөөрхөн ярилцлага болсон. За энэ жишээлбэл Украины бурхан 3 дуртай гэж хэлдэг гэд тэр нөгөө эдний нэг энэ Иесусийн нэг юм байд юм а Троид Бог любит тройку гэдэг нэг юм. За тэрэн дээр Украины аюулгүй байдал төлөвлөсөн төлөвлөгөөгөө үргэлж дуусгадаг. Бөгөөд бидний одоо тусгай ажиллагаа хизээч давтагдахгүй. Тэгээ ер нь хизээч давтахгүй гэж хэлсэн. Хэрвээ дайснууд одоо энэ Кремийн гүүрийг логистикийн артер болгон ашиглаж байгаа гэж үзэж байгаа учраас энэ нь бол бидний хууль ёсны бай юм а гэж хэлсэн. Тэр Кремийн юутай холбоотойгоор энэ бол террорист ажиллагаа биш. Энэ бол хууль ёсны бай. Яагаад гэвэл яг энэ гүүрээр зэвсэг Оросоос Украины газар нутаг дэвсгэр рүү орж ирж байгаа учраас. За энэ дээр ингэж хэлсэн маа. Дараа нь би нэг гоё ишлэлийг хэлээд өгье. Аюу хөөрхөн зөв ишлэл хэлсэн маа тэр нь. За одоохон байж арай. Энэ донд бас тэр нөгөө юу би хэлээд өгчээ. Зеленскигийн хэлсэн үг. Орос улс энэ дайнд хэдий чиний хохирол амсан Украин өөрийгөө төдийгүй Европыг бүхэлд нь хамгаалж байгаа нь хинт ч ойлгомжтой харагдаж байна. За тэр нөгөө Европын сая юунд болсон Бухарестийн ЮС гээд саммитэд Бухарестэд Зеленский оролцохдоо Европын одоо томчуудад хандаж хэлсэн үг нь энэ байна. Бид нэр өөрсдөө та нарыг бас хамгаалж шишээ. За Оросууд энэ зам Беларуст одоо юу төлөвлөж байгааг өөрсдийнх нь тагнуулын газраас асуугаарай. Хэрвээ тэд нар энэ Беларусын нутаг дэвсгэрээс дайралтанд бэлтгэж байгаа бол Европ бид хамтдаа илүү хүч хуримтлуулах ёстой тийм. Энэ дайныг зогсоож дэлгэрүүлэхийн тулд Украиныг хүчрхүүжүүлэх ёстой. Тийм учраас зэвсэг үйлдвэрлэх нь чухлаа. Одоо Европын. Тэгээ энэний Украин бол одоо зэвсгийн хэрэгцээнийхээ 40%-ийг өөрөө хангаж байгаа. Гэвч бидний санхүүжилт тогтвортой байх ёстой гэдгийг хэлсэн. Тэгэхээр нийлээд бүгдөө Европыг хамгаалаа гэсэн утгатай үг хэлсэн ба. За одоо нөгөө Малюкийн ярилцлагыг цааш нь өргөжлүүлье. Дайсны бөмбөгдөгч онгоцнуудыг устгах нь манай ерөнхийлөгч дээд хамгааллагч Зеленскийн бидний өмнө тавьсан даалгавар юм а.
Аюулгүй байдлын албаны ажилтнуудын бэлтгэсэн тусгай ажиллагааны явцыг тэрээр өөрийн биеэр удирдах байсан дайснууд манай улсыг шөнө болгон шахуу эдгээр онгоцнуудаас бөмбөгдөж байсан бөгөөд өнөөдөр тэрд харилцан шийтгэл авах нь гарцаагүй гэдгийг боддоор мэдэрсэн байхаа гэж бодож байна. Манай алба Украиныг хамгаалах Оросын буудалтыг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байгаа, хийгч болно гэж хэлсэн. За энэ Дайны хууль дахь домж ёс заншлын дагуу бид хууль ёсны бай болох цэргийн нисэх онгоцны буудлууд болон манай 50 хотуудыг бөмбөгдөж байгаа нисэх онгоцнууд дээр одоо энэ ажиллагаагаа хийсэн. Нэг 9 дон бид Оросыг жинхэнэ цэрэгжүүлэх ажиллагаа явуулж байна. Хэдий чиний Орос улс украинчуудыг пуужингаар, дроноор айлхан сүрдүүлсээр байна. Бидний одоо тусгай ажиллагаа, цохилтууд цаашаагаа одоо үргэлжилсээр байх болно. Дайснууд ямар шийтгэл хүлээхгүй Украиныг бөмбөгдөж, украинчуудыг эц төгсгөлгүй алж чадна гэж бодсон. Гэхдээ энэ нь бол бодсон. Энэ нь бол ямар ч шудраг бус явдлаа. Ийм юм байж болохгүй. Бид Оросын терроризмд хариу үйлдэл үзүүлж дайсныг дагаад газар дээр хаанч гэсэн устгана. Шаардлагатай бол биднийг газар доороос ч гэсэн олж устгана гэж ингэж хэлсэн ба. Тэгэхээр энэ дээр би яг зохиж хэлье тийм. Ямар ч шийтгэл хүлээхгүй гэж. Яг тэгвэл 14 онд Кримийг эзэлсэн хинч тэр Оросуудад шийтгэл хүлээгээгүй. Дэлхийн нийт ч гэсэн нэг тэгж явах ёстой юм шиг л өнгөрөөсөн. 14, 15, 16 онд Донбасс, Луганскийн талын сэглээ хайцсан. Өчнөө олон хүний амь алдсан. Өчнөө олон хүний алдсан. Тэгэхэд хинч тоогоогүй, хинч шийтгэл хүлээгүй. Хэрвээ ингэж ярьдэн штэ. Путинийг Чеченийг анх эзлэхтэн, Путинийг гүрж рүү анх орохтон шийтгэл хүлээсэн бол дараагийн ийм дайнууд явахгүй байсан гэж. Тэгэхээр ийм шийтгэл хүлээхгүйгээр хүлээдэггүйгээсээ болж дараагийн дайнууд эхэлж байна гэдгийг давхар энэ хүн хэлж өгсөн ба. Тэгэхээр бид нэр энэ бол шудраг болсон маа. Та нар өөрсдөө шийтгэлийг хүлээх бас ёстой шүү гэдгийг л сануулсан ийм ажиллагаа боллоо гэж хэлсэн тийм. Энэ бол айгүй чухал үг гэж би бодож байна. За энэ үгийг би нэг орчуулсан ярилцлаганаас нь ингээд түүж орчуулснаа та нарт хэлээд өгчлээ. Юу асуулт юм уу яриа байна уу? За. Бол энэ нөгөө Киевийн захирагч нь бас Зеленскийтэй асуудалтай байсан гэдэргээд үнэн худлаа юу? Тэр хин үү? Тэр чинь сөрөг хүчин л ахгүй юу? Угаасаа сөрөг хүчин чинь анх эхлээ Зеленскийтэй хамт хоёулаа Зеленскийг 19 онд Украин ерөнхийлөгчийн сонгуул болоход хин чинь нөгөө нэрийг мартчихлаа. Виталик тэр чинь нөгөө боксийн тамирчин шүү дээ. Киевийн мэрчин Кличко ч угаасаа ерөнхийлөгчийн сонгуульд удаар гэд намаас нэр твшиж ийсэн. Тэгэхээр эн чинь сөрөг хүчин л байхгүй юу? Тийм болохоор энэ угаасаа тэр Кличкод ерөнхийдөө жоохон дургүй шүү дээ Киевийнхэн. Жоохон дургүй байхад дай эхэлсэн. Тэгээд одоо яг ихтэй ямар ч сонгуул болохгүй юм чи. Тэрнээс угаасаа сөрөг хүчин. Украинд бол ийм Порошенко сөрөг хүчин, Кличко сөрөг хүчин, Тимошенко сөрөг хүчин тэр чинь нөгөө өөр намынхан хүмүүс байхгүй юу? Тийм болохоор энийг би бодохдоо тийм нөгөө нэг юу гэдэг одоо амар том асуудал биш. Зөвхөн сөрөг хүчнийхээ хувьд дараагийн сонгуульд оролцох хэрэгтэй үстэй. Энэ ч одоо дайн дуусна. Тэгээ сонгуул болно. Тэгэхээр Кличко ч бас л амбицтай шүү дээ. Ерөнхийлөгч болчих санаатай тийм болохоор энэ бол зүгээр л байдаг л улс төрийн юу гэж бодож юм бэ? Улс төрийнхэн бол хаач жүжиглэн шүү дээ тий. Дайн болж исэн жүжиглэн ингийн үед жүжиглэн сонгуулийн өмнө жүжиглэн дараа жүжиглэн. Тэр л байхгүй. Польшийн шинэ ерөнхийлөгч Польшийн шинэ ерөнхийлөгч бас их жоох асуудалтай хүн сонгогдчод байгаа шүү дээ тий. Ягаад гэвэл эн чинь нөгөө нэг ультра правын талын хүн ялцсан шүү дээ сая. Гэхдээ бас нэлийн асуудал гараад ах шиг байна лээ энэ дээр. Ягаад гэвэл эн чинь нөгөө сая сонгуулийнхаа өмнө Америк яваад энэ баг Вестминстертэй уулзсан уу, Трамптай уулзсан уу бас нэг юм болсон шүү. Нэг томчуудтай нуулзаад ирсэн. Гэхдээ яг одоохондоо
ажилдаа бол ороогүй. Зүгээр яхаа Польшийн энэ шин сонгогдчоод байгаа ерөнхийлөгч нь яг ямар чиглэлтэй гэдгийг би хэлээд өгье. Тийм улс төр сонирхдаг хүмүүс бол бас судалж л байгаа. Юу гэвэл угаасаа нөгөө нэг жоохон тийм популист маягийн хүн байхгүй юу? Одоо нөгөө нэг сонгогч нар дандаа хөгчүүл нэгдүгээр хөгшчүүл хоёрдугаарт нөгөө яг үндэсрхийг үзэлтэй одоо Польшийн тийм нэг үндэсрхийг үзэлтэй хүмүүс байд юм аа. Консерватив. Тийм консерватив маягийн тийм. За тэгээ яагаад би популист хэлж байгаа гэвэл яг одоо нэг Трампын маягийн юм ярьдаг байхгүй юу? Ижил хүйснүүд гэрэлж болохгүй, гэр бүл заавалж хэрэгтэй үнэтэй хүн байх ёстой. Одоо ижил хүйснүүдийг энэ тэнд нөгөө ажилд аавч нөгөө нэг хүйсийн тэгшрэл гаргана гэдэг бол тийм байж болохгүй. Абортыг хуульчилж болохгүй. Өшөө чи юу гэдэг үлээ? Польш хүн бол Польштой л эзэн байх ёстой. Энэ нөгөө нэг одоо иммигрантуудыг дөрвөсдгийг тэжээх бид нэр тэжээх ёсгүй. Инээ тэрэ гэд тий одоо яг нөгөө тийм яриадаг хүн байхгүй юу? Тэгээд одоо тэр нөгөө нэг дэлхийн 2 дугаар дайны геноцид болсон тухай сөхөж дандаа ярьдаг. Нөгөө Волинскийн асуудлыг дандаа сөхөж ярьж байдаг. Бид нэр яагаад ямар нэгэн айгүй юутай адилхан Орбан Украины юуны Унгарын ерөнхий сайд билүү? Тий Орбан Словакийн ерөнхий сайд Фицо эдгээр чинь бүгдөө одоо нөгөө нэг том их Америкийг агуу Америкийг юу яана гэдэг энэ лозун байдаг шүү дээ Трампын чинь яг тэрэн шиг чинь шин агуу Европыг үүсгэн байгуулна гэдэг үл юу вэ? Нэг тийм урай лозунтай ажилдаг тэр талын хүн байхгүй юу? Зүгээр сая Зеленский баяр хүргэсэн байлээ. Тэрэнд тэгсэн чинь өмнөөс нь нэг ингэж хариулсан. Урд талын асуудлаа шийдээд ирээдүйн асуудлаа хамтран хийнэ гэдэгт би итгэж байна гэсэн байна. Тэгэхээр урд талын асуудал гэдэг чинь нөгөө нэг Волинский би нэг удаа орчуулж хэлж өгсөн тий тэр Волинскийн асуудал. Би тэрийг юусаа гайхаад идэв. Тэгэхээр энэ ерөнхийлөгчийн тийм жоохон популист маягийн ер нь бол Трамп л та. Ер нь бол Трамп, Орбан, Фицо одоо тэр нөгөө Германы ялагдсан хүүхэн те эдгээр чинь бүгдөө л одоо энэ Трампын дид ерөнхийлөгч Венс эдгээр чинь бүгдөө л нэг типний хүмүүс гэмээр юм те. Тэгэхээр жоохон сонгуулийн өмнө ярьдаг нэг юм нь өөр байдаг штэ. Сонгуул болсны дараа яг ерөнхийлөгчөөс суудлыг авчиад юу гэж ярих юм байгаа юм бүү мэд. Тэгээ миний хувьд уншсан юмнууд тэр хүний тухай түрүүчийнх нь нөгөө програмыг уншсан байхгүй би. Тэгээ програмыг уншихад бол дандаа л одоо нөгөө нэг тийм нэг амлалтууд л өгсөн тий. Тэтгэврийг тэгнэ Польш хүн бол Польш хүн байх хэвээр. Польш хүн л зөвхөн одоо суралт дээд нэг тийм нэг сонин үзэлтэй ээж тий. Тэр л хүн билээ. Айгу баг хуваар ялсан шүү дээ тий. Тэгээ одоо энэ нөгөө